Өчигдөр би байнгын ороондоор зээлийн хүүг сопор нэмхэн 3% гэдэг ийм санал гаргасан. Тэгэхээр би энэ бол нэлээд судалж хийсэн ийм санал байгаа. Тэгэхээр анх энэ оюутлогоо гэрээ байгуулахдаа лайбр дээр нэмхэн 6% гээд тэрэнд нь бүгдийн тултал нь өндөр хүүгээр 11 хэдэн хувиар бүх зээлүүдэд өнгөрсөн хугацаанд явуулсан. Тэгэхээр энэ лайбр бол Лондонгийн банк санхүүгийн байгууллагын дунд жигнэсэн зээлийн хүүгийн хашийг хилдэг. Гэтэл 2023 оноос энэ лайбрыг хэрэглэхэ болсон байгаа. Одоо хамгийн хэдэгтэй хэрэглэж байгаа зээлийн хүүгийн харилцааг Америкийн банк орондын харилцаанд хэрэглэдэг софор гэдэг тэр үнэлгээгээр хэрэглэдэг. Тэгэхээр энэ софор бол өнөөдрийн байдлаар 368% байж байгаа. Тэгэхээр энэ 368 дээр нэмэх нь 3 гэхээр өөрөөр 668-аас дээшгүй хүүтэй байх гэсэн ийм заалтыг энэ дээр хэрэгжилж байгаа. Өөрөөр таны яриад байдаг өдөрт 10 тэрбум төгрөгийн зээл гаргаад байна гарч ийн гэж байгаа. Тэгэхээр энэ 10 тэрбум төгрөгийн зээлийн хүүг чинь даруй 5.5 тэрбум руу буулгаж авчрах ийм л 55%-аар бууруулах ийм заалт байсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ Рио Тинто бол дунджаар 4.9 хувийн хүүтэйгээр бонд босгодог. Тэр босгосон бондыгоо дахин санхүүжүүлж оюу толгой руу 11 хэдэн хувиар өгдөг. Ийм л өөрөлдвөл зардаасаа бүх ашгаа олдог ийм л компани болчиход ирсэн юм л да. Тийм учраас энэ сопор нэмхэн 3 буюу ойролцоогоор 6.8-аас дээшгүй байх ийм заалтыг оруулсан. Өнгөрсөн хугацаанд хангалттай тэр зээлийн хүүнээс ашигласан. Одоо тэгэхээр бид нар дээдлийн хүүг нь тавьж өгөхгүйгээр зах зээлийн шугамар шийднэ гэдэг ийм битүү хатуу юм тавьчаад тэгэнгүүт нь тэр засгийн газар дээр энэ шаардлага болж хөөрч чадахгүй. Засгийн газрын гишүүд нь янз бүрийн асуудалд ороод тэр хүүгийнхаа өндөр хүүгээ буулгах чадахгүй ийм нөхцөл байдал руу орох гээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө Рио Тинто чинь өөрөө бас түрүү хэлсэн 4.9% дээдлэн хүүтэй байгаа. Тэгээд нэмэх нь 1 байхад ингээд 6%-аар энэ зээл өгөөд байхад болох байхгүй. Дахин санхүүжүүлэх. Тийм их зардал тэр дахин санхүүжүүлэх тэр зардалтаа гарахгүй. Ер нь бол засгийн газрын бодлого ч гэсэн бас нэг ойролцоогоор 6-7% дээр буулах ийм сонирхол байж байгаа. Тэгээд гэтэл энэ саналыг маань унгаад ингээд явчих юм. Ийм чухал санал шүү дээ. Өөрөөр хэлбэл та нарыг гаслаад байсан таны Батнайрамд гишүүнэ таны гаслаад байсан өдөрт 10 тэрбум төгрөг бид нар зээлийн хүү төлж гэнэ гэдэг чинь 5.5 руу буулгах 5.5 тэрбум болох заалт шүү дээ. Гэтэл ийм тодорхойгүй нэг зах зээлийн шугамар шийднэ гэдэг ийм юмар хүүг бодиттой буулгана гэдэг ийм заалтаар ингээд нэг ийм үлгэр ийм заалт өгтөр чинь болохгүй байхгүй. Ер нь бол энэ Рио Тинтогийн өөрөө бас ингээ A1 зэрэглэлийн Moody's зэрэглэлийн маш бага санхүүгийн их усүр татах ийм боломжтой компани. Гэтэл Монгол дээр яагаад ингэж байгаа юм бэ? Өөр бусад хөнгөн цагаан төмрийн хөдрийн гол уул уурхаан бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлдэг уурхаануудтай энд Монгол дэлхийд даяар. Тэгээд тэд нар болохоор маш бага хүүтэй өгдөг. Тэгсэн мөртлөө манай Монголд болохоор бид нар араас нь гарсан хүүхтэй юм уу? Яагаад ингэж 11 хэдэн хувиар бид нар зээл өгд юм бэ? Тийм учраас энэ асуудлыг ингээд би энэ их хурл дээр орж энэ асуудлыг гишүүдгэж босхыг гэж бодсон чинь ингээд төр ороондоо тэр чигээр хураагдаад ингээд явчихдаг юм биш үү? Тэгээ өчигдөр таны төр орооны хурал харж яхад гишүүд санал гаргаад тэр гарсан гишүүн саналаа тайлбарлаж болдог. Тэгээ шууд санал хураалт явдаг. Гэтэл та нэг гишүүний саналыг ард нь баг 10 хэдэн минут хоорондоо ярилцаж
хувь хүний сонирхол оруулж ийм байдлаар санал хураалтуудыг явуулж байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ миний дээр гаргасан өөрөөр зээлийн хөвөг бараг дараа 1 дахин буулгах төлбөрийг 1 дахин буулгах тэр одоо сандлыг одоо яаж шийдвэрлэх юм бэ? Энэ дээр тодорхой хариу өгнө. За бүрдүүр жишээний асуултанд хариулъя. За 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянах шалгах төр орооны 2 үндсэн сэдвийн нэг нь хүлтэй зээлийн хүү. Оюутлогоо төсөл ойролцоогоор 22 орчим тэрбум долларын санхүүжилтээр босч байгаа. Тэрний бараг 78 орчим хувь нь зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа. Тэр дундаа дийлэнх нь бол хувь нийлэгчийн зээл буюу Rio Tinto компаниас оюу толгой компани руу та түрүүн хэллээ. Софтвер нөхөн 6.5 гэсэн зээлийн хүүгээр явж байгаа. Энэ яг өнөөдрийн аншаар бодохоор ойролцоогоор нэг жилийн дунджийн аваад үзэх юм бол нэг 11 орчим. Анх төсөл эхэлж яхад мэдээж төслийн эрсдэл хамгийн өндөр байлгүй байхад. Тэр үед тохирсон одоо лайбрери нөхөн 6.5 төсөл өнөөдөр бараг 76 бүтээн байгуулалтанд дуусч яхад яг адилхан том ялтал яваад байгаа юм л та. Тэгэхээр энийг бууруулах. За тэгээд цаашаагаа бол энэ өөрөө оюу толгой төсөл, оюу толгой хувьцаат компанитай хийсэн, оюу толгой компанитай хийсэн үндсэн 2 гэрээний нэг хувьлэгчийн гэрээгээр зохицуулагддаг. Бүрдүүр гишүүн өчигдөр хянах шалгах төр хорон дээр өөрийн биеэр ирж энэ саналаа гараараа бичиж өгсөн. Бид хянах шалгах төр хорооноос таны бичиж өгсөн санал бид нэр талархалтай хандж байгаа бүрдүүр гишүүн баярлалаа. Та саналаа өгсөн. За бусад Улсын хурлын гишүүд ч гэсэн хянах шалгах төр хорооны гишүүд ч гэсэн бүрийнхээ хүрээнд хянах шалгах төр хорон дээр өөрсдийн биеэр ирээд зарчим зөрүүтэй саналаа өгөөд хураалгасан байгаа. Тэгээ яг таны тэр томьёол дээр бол 2 санал хураагдсан. Тэмүүлэн гишүүний санал, тэгээ таны санал. За тэгээд энэ ганцхан одоо бат найрамдал хянах шалгах төр хорооны даргын шийдэл бол биш шүү. Энэ бол хянах шалгах төр хорон дээр ирсэн гишүүдийн зарчмын зөрүүтэй саналаар хураагдаад явагдсан санал юм аа. Зээлийн хүү бодитоор буурах ёстой. Зээлийн хүү бодитоор буурах ёстой. Энэ одоо яг засгийн газар дээр ч гэсэн хилцээрт орж байгаа үндсэн асуудлуудын нэг байга. Тэр софтвер нэмхэн 3 байна уу? Софтвер нэмхэн 2 байна уу? Софтвер нэмхэн 1 байна уу? Энийг яг хилцээрт орж байгаа Монгол Улсын засгийн газар илүү өөрсдөө тодорхойлох ёстой. Бид нар хянах шалгах төр хорооны сонсгол дээр бол харьцуулсан дүгнэлтүүдийг бол мэргэжлийн шинжээчд маш олон талаас нь бид нар гаргаж өгсөн. Тэгэхээр бид нар сонсгол хийсэн энэ хянах шалгах төр хорооны гаргаж байгаа тогтоолж гисэн хилцээрт орж байгаа засгийн газарт бид нар ташуур болж байгаа. Ийм л асуудал байна.